Сайн нэг юм контент чи юугаар харсан уу Instagram-аар? За. Одоо ингээд ээж хүү хоёр байгаа байхгүй юу? За. Чи тэдний настад тийм үзсэн үү? Гадаад явсан уу гэсэн чинь тэгсэн бол урагшаа алхаараа гэж. Тийм. Тэнгүүд ингээд хүүхэд нь урагшаа алхаад тэр юу харуулж ин гэхлээр хараа ээж нь тэр хүүхдийн насан дээр тийм юм ерөөсө үзэж байгаагүй байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Тэнгүүд одоо энэ хүүхдэд одоо жоохноосоо гадаад явах бүх юм ингээд үзэж байгаа байхгүй юу? Тэр боломж бас тэргүүрээ юу их. Тийм боломж их. Тэгээд нөгөө талаараа яг энэ value буюу энэ үн цэнийг бас үзэх ёстой. Тийм. Одоо ингээл юм амар хангалуун байгаа шүү дээ. Магадгүй зарим хүүхдүүдэд. Тэгтээ яг ингээд ээж аавынхаа ч юм уу тэ эцэг их авч өгч байгаа энэ өдөржингөө ажиллаад тэ авч өгч байгаа энэ зүйлийг ч амар үнцэнтэй шүү. Тэр энэ зүйлийг зөв ашиглаад тэр цаана байгаа тэр хичээл зүтгэл зөв ойлгох юм бол одоо зөв хандлага тэрийг маш том зүйл болгож болно. Гой комент шүү. Тэгэхгүй бол одоо юм social амар хөгжсөн үед одоо нэг нь Ferrari онлайн инглээ тэглээ гэл тэр бүх зүйлтэй өөрийгөө харьцуулаад ч юм social дээр юу болж байгаа тэрийг харьцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгхгүйгээр өөрийнхөө байгаа зүйлтэй ингэж гоё хангалуун байх хэрэгтэй байна. Бас ингэ бодонгууд манай гэр бүлийнхэн ч юм уу те эмээ өвөө байхгүй зүйлтэй гомдлого биш. Байгаа зүйлтэй юм талархахыг амар сайн заасан юм шиг санагддаг надад. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.